Билл Гейтс, Бейонсе, Опра гэх алдартнууд Illuminati гэх нэрлэгдсэн бүлэм дотор байдгийг цуурхал гэх үү мэдээлэх үү тиймэрхүү зүйл ойрын хэдэн жил дэлхийн нийтээр хүмүүсийн ярианы сэдэв болж байна. TikTok дээр янз бүрийн итгэхэд хэцүү мэдээлэл ихэнх харагддаг. Гэхдээ зарим зүйл үнэхээр үндэслэлтэй итгэж болохоор мэт харагддаг. Illuminati гэж юу вэ? 1785 оны хооронд ердөө 9 жилийн турш ажиллагаа явуулсан Bavarian Illuminati гэх нууц нийгэмлэг байв. Тухайн нийгэмлэгийг Адам Weishaupt гэх Германы хуулийн профессор хүмүүсийг гэгэрэл мэдлэгт хүргэх зорилгоор өөрийн суртал ухуулгыг хийн эхэлсэн байдаг. Бүлэгмийн туйлын зорилго бол шашин шүтлэхгүй боловсрол гэх зүйлд итгэдэг рационал гэх шүттэй болох байсан ба тэд эрх мэдэлд хүрсний дараагаар нөлөө бүхий улс төрийн шийдвэр гаргахаар ажиллаж байв. Албан бус тооцоололоор тухайн үедээ 650-аас 2500 гишүүн хэлсэн юм тэмдэглэгдсэн байдаг. Illuminati гэх нэр нь латин болон олон тооны нэр үг бөгөөд Illuminatus гэх үе гэгэрсэн гэх үгнээс гаралтай юм байна. Бүлгэм дэлсэх хүмүүс нь еврей. За дээр нэмээс шүтлэгтэй тэгээд эмэгтэй ямар нэгэн шашин болоод гаж урсгалын гишүүн бус байх ёстой байдаг. Ерөнхийдөө гишүүдийн тоо ихсэх тусам нууц бүлгэм гэх зүйл нь замхарч эхлэн хүндрэл учирч эхэлжээ. Гэхдээ хамгийн сонирхолтой хүмүүсийг гэгэрүүлэн боловсролд хөтлөх зорилготой нууц нийгэмлэг яагаад бидний өнөөгийн нийгэмд аимшигын мэтэр харагдах болов? Харин орчин үеийн нийгэмд Illuminati гэх зүйл хүмүүсийн юу хийх бодоход нь олонний танил алдартангуудаар дамжуулан өдөрдөж байна хэмээх хардлагыг төрүүлээд байгаамаа. Өмнөх зууны үеүүдэд энэхүү Illuminati гэх зүйл нь хүмүүсийг мунхарлаас илүүтэйгээр гэгэрүүлэх боловсрол олох зорилгоор ашиглаж байсан босуу харин энэхүү Illuminati гэх зүйл нь өнөөгийн нийгэмд шашны гаж урсгал гэх зүйлтэй холбогдсон гэлтэй харагдаад байгаа. Хүн бүр энэний ард юу байгааг мэдхийг хүсэж байдаг. Энэ нь Stanley Kubrick-ийн Eyes Wide Shut хэмээх кинонд гардаг шиг шашнаар гаж урсгал болсон юм болов? Аль эсвэл эрх бүхий хүмүүс нийлэн хүмүүсийн оюун санааг удирдахыг завцсан юм болов? Мэдгүй л дээ. Бэлэг тэмдгийн тухайд Eye of the Providence нүдэн түүнийг хүрээлэлгүй нарны туяанд нь түнчлэн гурвалжин дүрсээр бүрхүүлж тус бэлэг тэмдэг нь бүгдийг харж буй бурхны нүд хэмээгдэг. Гурвалжин дүрс нь Христийн шашны эцэг хүү ариун сүнс хэмээх бэлэгдэлтэй холбогдолтой байдаг. Харин нарны цэцэг буюу туяанд ариун дагшин байдлын илрэл болсон байдаг. Eye of the Providence нь хамгийн анх 1525 оны Separate Emmaus хэмээх зурган дээр үзэгдээд өнгөрсөн ба цаашлаад ярих юм бол манай эртний өмнөх 3100 онд Wajid Aga хэмээх Египтийн бэлэг тэмдэгтэй төстэй харагддаг. Яг жижиг биш л дээ. Пирамид тэгвэл юуг илэрхийлдэг вэ? Worcester Polytechnic-ийн дээд сургуулийн профессор Стивен Буллок пирамид бол хүч чадлуулаад амь өрсгийн бэлэг тэмдэг гэж хэлсэн байдаг. Түүнчлэн энэхүү нүдэн бэлэг тэмдэг нь бид хянуулж байгаа мөн зөвхөн шашны стандарт тааруулан амьдрах нь буруу гэх утга агуулгатай амийг тайлбарласан байдаг. TikTok, YouTube зэрэг платформуд дээр дэлхийн алдартай одуудыг бүгдийг нь сүнсээ худалдан алдар нэрд хүрсэн агуулгатай контент олон байдаг. Харин нас барсан эсбөгөөс нэр хүндээ алдсан алдартнуудыг сүнсээ худалдаагүй, Illuminati-д ороогүй учраас ийм зүйл тохиолддог гэж ярих нь ч олонтой. Дэлхийд дээр тийм зүйлс байдаг гэсэн нь одоо болтол тодорхойгүй. Үүгээрээ та бүхэнд юуг ойлгуулахаар зорсон бэ гэхээр Illuminati гэх нууц нийгэмлэг байсан хэдий ч одоогийн байдлаар тийм бүлэглэл байгаа эсэх нь хараахан тодорхойгүй. Иймэрхүү зүйлсэд аль болох альчилбал өгөхгүй байх нь оюун санааны хувьд ч тань тайван байхад туслах үзье. Ray explained.